Сайн уу? Ано байна. Мөнгө удирдын цувралын энэ удаагийн видеогоор миний хувийн санхүүгийн хувьд 6 дугаар сар маань ямар сар байсан болоод 7 дугаар сар ямар сар болно гэж төсөөлж байгаа хуваалцах гэж байна. Тэгэхээр видеоны гарчиг дээр бол баг гол хэсгүүд бол харагдсан байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр ерөөдөө энэ видеог бол би хөвчлэн ийм төрлийн видеог хөвчлэн тухайн өмнөх сарынхаа орлогын ангилал тэгээд орлогынхаа хуваарлалт цаашаа зардлын маань хуваарлалт гэсэн байдлаар бол бүтцчлээ. Тэгээд эх сарынхаа одоо энэ эхэлж байгаа сарынхаа төсөөллийн талаар бол та нартай хуваалцдаг. За тэгэхээр 6 дугаар сарын орлогын ангилал тал руугаа ороод ирье. Тэгэхээр нийт орлогын маань 51.3%-ийг бол контент бүтээсний орлого буюу за яг ийм ажил гүйцэтгэж хийсэн орлого бол бүрдүүлж байсан. За үүний араас 22.8%-ийг merchandising орлого буюу за яг төлөвлөгч дэвтрийг гаргасан тэрний борлуулалтын орлого бол бүрдүүллээ. Өнгөрсөн 6 дугаар сард би номын баяр дээр бол оролцсон. Хэрвээ миний 6 дугаар сарын влогийг бол үзсэн бол 2 дахь влог дээр нэг номын баяр дээр бол оролцож байгаа зүйлсүүд гарч байсан байгаа. Тэгэхээр яг тэр үеэр бол миний merchandise буюу яг хамгийн сүүлд гаргачихсан байсан төлөвлөгч дэвтрийн маань одоо гүн хүүхэнгийн хувилбар энэ хувилбар бол зарагдаж дууссан. Тэгэхээр тэрний ачаар бас яг merchandise-ийн маань орлого бас өнгөрсөн сард харьцангуй нөгөө 2 дугаар байранд ирэмблэгдэж бол орж ирсэн байгаа юм. За 11.8%-ийг сургалтын орлого, цалин хөлс нийт орлогын 9.1%-ийг Google AdSense буюу за YouTube дээр видео тавиад дундуур нь зар сурталчилгаа явах байдлаар бол олддог орлого бол өнгөрсөн сард 2.9%-ийг бол бүрдүүлсэн байгаа юм. Энэ нэг хачиргалтай зүйл нь бол яг Google дээр гарсан өөрчлөлтийн улмаас Google-ийн зар сурталчилгааны харагдах байдал өөрчлөгдсөн. Яа тэгэхээр Монгол улс яг нөгөө зар сурталчилгаа байршуулах боломжтой орнуудаас хасагдсан байхгүй. Тийм учраас яг Монголоос бол үзэж байгаа, YouTube-ээс үзэж байгаа хүмүүсээс сурталчилгаа харагдахгүй гэсэн үг. Тэгэхээр ихэнх сурталчилгаа одоо монголчуудад Монгол байгаа хүмүүс зөвлөн хийдэг контент бүтээгчдийн хувьд үзснээр Google AdSense-ийн орлого өнгөрсөн 5 дугаар сараас хойш эхлээд огцсон буурсан. Ингээд бусад орлого бол нийт орлогын 2.1%-ийг бүрдүүлж байжээ. За тэгэхээр энэ орж ирсэн орлогын орлогыг би яаж хуваарлсан бэ гэдэг рүүгээ өөрчлөлт оръё. Тэгэхээр видеоны гарчгийн бас нэг хэсэг нь бол яг юм ууртаагаар хуримтлал цуглуулж хийсэн гэдэг. Өмнөх видеон дээр одоо ийм төсвийн видеон дээр бол дурдж байсанчлан бол бас яг өөр үл хөдлөх хөрөнгө шинэ байр өөр байрны бас урьдчилгааг бол цуглуулж эхлэх гэж байгаа тухайгаа бол дурдж ирсэн. 6 дугаар сарын нийт орлогын маань 71.3%-ийг би альва хадгаламж хоримтлалд бол одоо хуваарлсан байгаа юм. Тэгээ сүүлийн хэдэн сар нэлээд ярьж одоо л яг биелүүлсэн. 6 дугаар сард одоо л биелүүлсэн хөрөнгө оруулж эхэлсэн. 11%-ийг хөрөнгө оруулалтад зарцуулсан байна. Анх удаага бас яг иймэрхүү одоо хөрөнгө оруулалт хийж байгаа учраас хэдийгээр би бас өмнө нь өөр иймэрхүү санхүүгийн мэдээлэл бэлтгэдэг телевизийн байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан ч гэсэн бидний хувь нөгөө давхар юм ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх заалттай гэрээтэй байдаг байсан. Тэгээд ерөөхдөө хөрөнгө оруулж эхлэх сонирхолтой байж байгаад энэ оны ихээр ерөөсө завгүй байж байгаад өнгөрсөн 6 дугаар сард бол анх удаага компани бондод бол хөрөнгө орууллаа. Өөрийн хувьд бол найдвартай гэж үзсэн бондод өндөр хувьтай өндөр бондын өгөөж өндөртэй бонд руу анх хөрөнгө орууллаа. Цаашдаас бондод л хөрөнгө оруулах сонирхолтой бас байх бах. Яагаад тэгэхээр илүү day trading хийж нөгөө хувьцааны өдөртмийн арилжаанд оролцохоос илүү надад энэ нэг хөрөнгө оруулалт мартдаг төрлийн хөрөнгө оруулалт харьцангуй зохиод байгаа. Ялангуяа одоо YouTube хийж байгаа, тусдаа өөр ажил хийж байгаа ийм үед бол тиймэрхүү тогтмол хүүтэй тийм бонд, тогтмол тийм өгөөжтэй тийм бонд байсан. Одоо хөрөнгө оруулалт байх нь надад арай сонирхолтой, арай зохимжтой байгаа гэх юм уу да. Ямаандаа мэдээж ирэх хувьцаар бас орох боломж бас байхыг үгүйсэхгүй. Гэтэ одоохондоо бол миний хувьд ийм байна. За тэгээ 6 дугаар сарын маань нийт орлогын 24.9%-ийг зардал бол эзэлсэн. Одоо зардал руу бол хуваарлж өгсөн байгаа юм. За энэ зардлаа ангилаад аваад үзье. Өмнөх сард яг өөрчлөгдсөн эргээд орон сууц болон түүнтэй холбоотой зардлыг гэр аж ахуйн зардлууд маань бас хувь хэмжээний хувьд өсөж орж ирлээ. Угаасаа нэлээд их хэмжээний худалдаа авалтууд исэн бусын зүйлсүүд бол хийж байсан. 6 дугаар сарын влогийг үзэх юм бол угаасаа илт байгаа шүү. Тэгэхээр орон сууц болон гэр ахуйтай холбогдсон нийт зардал бол нийт зардлын маань 31.2%-ийг бол бүрдүүлж байсан байна. Хоол хүнсний зардал 18.3%, татвар шимтгэлд бол 15.8%. За өөрийн хайрлыг гэж нэрлэдэг зардал энэ бол 13%-ийг бол бүрдүүлсэн байхад тээвэр шуудан харилцаа холбооны зардал бол нийт зардлын маань 8%-ийг харин бусад зардал бол 13.7%-ийг тус бүрдүүлж исэн үзүүлэлттэй байлаа. Тэгэхээр ангиллаас аваад үзэхэд угаасаа яг гол өөрчлөгдсөн ч юм уу нэг өмнө байгаагүй огцом зүйлээ харахгүй сая хэлжсэнчлэн орон сууц болон гэр ахуйн зардал дээр бол гарч ирсэн. Угаасаа гэртээ нэлээд их юм авсан өөрөө тийм
насан турш хүн болж байгаа юм байлгүй. Англиар нэг adulting гэдэг л дээ. Айгу slow adulting манай үеийнхэн дээр гарч ядах шон. Шууд огцом шууд ингээл ажил дээр гараад шууд насан турш хүн шиг айшиж эхэлдэг. Манай үеийн айгу тийм удаан өсч торинж гинэ гэсэн тийм шүүмжлүүдийг бол байлгадаг юм байлээ. Би бол та нар мэддэг бол яг millennial английн хүн. Одоо millennial generation тэр үеийн хүн. Тэгэхээр гих мэдчлэн ингээд өнгөрсөн сард амир би хоолны сав авахтаа хүртэл амир баярлалаа. Тэгээ хоолны савд хүртэл хөрөнгө оруулсан. Зүгээр ингээд хоолны сав авцсангүй. Тийм гих мэдчлэнгээр яг иймэрхүү гэр ахуйн зардал гаргаж байхдаа би өөрөө баярлаж гаргаж ийлаа. Зугаатай. Тэгээд өөртөө хөрөнгө орууллаа. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаа гих мэдчлэн. Энэ ч гэсэндээ миний өөрийгөө хайрлая гэдэг зардал бол явж орж байгаа. Өөрийгөө хайрлаж байгаа юм байна. Илрэл байгаад байгаа юм. Тэгэхээр иймэрхүү байдлаар 6 дугаар сар өнгөрлөө. Тэгэхээр өмнө нь хийнэ гэж бодож исэн зүйлсээсээ бол хөрөнгө оруулж эхэлсэн. Тэгээд орон сууцныхаа одоо хоримтлалыг бол зүгээр яг ууртаа гарстай хамаг юм а тийшээ ингээ шидэж ихээсэн. Гэтэ тэглээгээд бусад нөгөө нэг ялангуяа урт хугацааны хоримтлалууд буюу за тэтгэврийн хоримтлал гэж нэрлсэн дансныхаа хоримтлалыг бол зогсоогоогүй яг л өөрийнхөө тактикийн стратегийн дагуу хоримтлалаа бол хийсэн хിവэрэ байгаа. За яг энэ юу ч гэсэндээ 7 дугаар сард бол үргэлжлэн 7 дугаар сарын тухайд бол бас ерөөхдөө Монгол улсын хувьд ер нь нэг тийм назгаасаар болчдөг штэ. Тэгээд одоо үүссэн байгаа нөхцөл байдлыг бодох нэж тэр бас яг нэг ойлгомжгүй урдчилж хэлэхэд төвөгтэй сар байх юм шиг байна. Яг орлогын хувьд бол би 7 дугаар сар нэг тийм сайн байна гэж бол бодохгүй байна. Нэг тийм өндөр хүлээлттэй биш байна. Тэгээд дээрээс нь өсө бөөнөрөө амралтад явна. Тэг их мэдчлэн ерөөхдөө ажил зогсчихдөг учраас тийм өндөр хүлээлт бол байхгүй байна. Гэтэ эсрэгээрээ дагаад илүү нөгөө тийм амралтын хэм маягтай холбогдсон зардлууд бол өсөж магадгүй. Мэдээж тийм төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ би бас нэг юм дээр айгүй тийм реалистик байдлаар хандъя гэж бодоод байгаа. Одоо халдвар хамгааллын дэглэмээ хэдийгээр баримтлаад явж байгаа ч гэсэндээ яг ингээл тоо бол өдөр болгон өссөөр л байна л та. Тэгэхээр энийг дагаад бас цаг хугацааны л асуудал байх шиг байна. Одоо жишээ нь би өөр дээрээ миний хувьд одоо би хизээвэ гэдэг л асуулт бас надад байгаад байна л да. Тэгэхээр хэрвээ тийм зүйл тохиолдлоо гэх юм бол тохиолдохгүй бол мэдээж сан. Гэхдээ бид нар хувийн санхүүгийн хариуцлагатай хүмүүс бол юунд ч бэлэн байх хэрэгтэй л байх бах. Тэгэхээр тэрнтэй холбогдсон эмчилгээний зардал ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас нэлээд их гарч магадгүй юм да гэсэн би сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа. Тэгээд тэрний зориулж ерөөхдөө emergency fund буюу за гинтийн эрсдлийн сан гэдэг зүйлийг бол бий болгосон шүү дээ. Нэг гинтийн эрсдлийн сангийн тухай бас тусдаа видео хийжсэн байгаа. Дээр картекст болоод видеонд тайлбарлах холбочих. Бас яг иймэрхүү яг урьдчилан тооцоолоогүй зүйлийг бэлэн тийм сангийн тухай тийм сангийг бол бүрдүүлэх хэрэгцээтэй байдгийг бол ухаарсан хүний хувьд тийм контентийг бас хийжсэн. Та нар ч гэсэндээ өөрсөн тийм хэрэгцээтэй зүйл бас болох байх гэж найдаж байна. 8 дугаар сард харин юм дуулдаж магадгүй. Тэгэхээр 7 дугаар сард би нэг гаргах нэг том шийдвэр надад байгаа. Нэг юу хийх вэ, яах вэ гэдгээ бол яг бүрэн дүүрэн нэг яг одоогийн байдлаар надад би цаг хугацааны хувьд бол хэлэх боломжгүй байгаад байна. Тэгэхээр арай сар дуусаад эхлэх ч юм уу сарын дундуур арай ойлгомжтой болж эхлэх байх гэж таамаглаж байна. Яг одоо бас ингээд тим гэлчих надаас хамааралтай зүйл бас биш учраас бас шууд ухаалцахад өөр. Гэтэ энэ надад бол шууд хувийн санхүүгийн хувьд мөнгө удирдлага энэний хувьд бол нөлөөлнө. Ойлгомжтой. Тийм болохоор энэ видеонд хайлт ингээд амар тийм бүрдэг бүрхэгч гэсэндээ дурдчих юм. Яа. Та нарын хувьд 7 дугаар сар ямар сар болно гэж бодож байна? За дээрээс нь 6 дугаар сар та нарын хувьд ямар байсан бэ? Яг гол асуудал яг юу байна? Хувийн санхүү тулгамдсан асуудал юу байна? Олсон амжилт, давуу тал, хүрсэн амжилт, оргил milestone 6 дугаар сарын хувьд юу байв? Тэрийг видеонд комментээр хуваалцаач. Тэгэхээр иймэрхүү нээлттэйгээр ингэж өөрийнхөө хувийн санхүүг хуваалцаж байгаа видео маань та нарт таалагдж байгаа бол лайк дараарай. Хэрвээ миний subscribe хийгээгүй байгаа бол энэ дор байгаа subscribe гэсэн товчийг дараад хонхыг нь дарчих юм бол хажууд хонхыг дарчих юм бол намайг шинээр видеоор олгоод notification очиж байгаа шүү. Тэгээд энэ сувг дээр зөвхөн юм sit down буюу сууж байгаад ингэж ярьж байгаа видеоноос гадна 6 дугаар сараас эхлээд сая түрнээс хойш бахан дурдсан vlog төрлийн контентууд орж ирсэн байгаа. Тэгэхээр илүү өндөр давтамжтайгаар илүү олон давтамжтайгаар зууны турш видеод ороод явах бах. Тэгэхээр тиймэрхүү төрлийн контент сонирхдаг бол бас тэр видеод руу манаас орж үзээрэй гэж хүсье. Окей. Тэгээд хамтаас нь баярлалаа. Дараагийн видеогоор төгөөдгөө иргэд болцъё.